Сайн байна уу? Танд юугаар туслах вэ? За жирэмсний хяналтанд орох гэсэн. За, регистрийн дугаараа хэлээрэй. EU. Таны e-Mongolia аппликейшн дээр код ирсэн байгаа. Тэрнийг хэлээд өгнө. За. Төрд байгаа таны мэдээллийг төрийн мэдээлэл солилцооны хур системээс болон хүн ам өрхийн мэдээллийн сангаас шууд татаж авах боломжтой болсон. Таныг бүртгээд эмчит цаг өгчлөө 8 номерт сэнцвэрэн эмчтээр орж үзүүлнэ. Та сайн байна уу? Сайн байна уу? Нэр нь юм бэ? Сэлмаа. За жирэмсний хяналтанд орохоор ирсэн та. За сүүлийн сарын нэмээд ирсэн бэ. 3 сарын 15-нд ирсэн. За төрүүлж байгаарай. За таны жирэмсний хугацаа чинь 6-7 хоногтой жирэмсэн юм байна. Тэр хугацаа нь үргэлжилсэн байдлаар болохоор 2024 оны 12 сарын 20-ны үе шүү за юм. За. Өмнө нь олон асууж бөглөө цаг зарцуулдаг байсан гэх шаардлага болсон. Тэгээ одоо болохоор тийг шаардлага болсон байгаа. Их хүүхдийн эрүүл мэндийн дэвтэр, жирэмсний хяналтын дэвтэр бүрэн цахимсан байгаа. Та яг одооноос төр хугацаа хүртлээр одоо мэдээлэлээ цахимаар авах боломжтой болсон байгаа шүү. Та амар хаталсан шүү тийм. Баярлалаа. Баярлалаа. Их хүүхдийн эрүүл мэндийн ягаан дэвтэр, жирэмсний хяналтын хөтөч карт, амбулатороор эмчилүүлэгчийн карт, эмийн жор, дүр сонжлогооны дүгнэлт, шинжилгээний хариу, урьдчилан сэргийлэх тарилгын гэрчлэгээ зэрэг үйлчилгээнүүдийг e-Mongolia платформоос авах боломжтой боллоо. Асан гоо. Оогон дээр хэрэглээ. Автоматар тооцдог. За, регистрийн дугаар хэлээрэй. DJ Нэшнл хөрөнгөлөө. За, хүн. За, танд ямар зөв байгаа? Би нөгөө сүүлийн үед жоохон нүд хавдаа дууцнууд хилээд байгаа хгүй. Тэгээд тайдаа бас хөл ингэ тавгансан. Тэр надад жоохон өөртөө мэдрэгдэж байгаа. Энэ өвчлөг. За, одоо та заавал энийг авчих шаардлага байхгүй. Ягаад тэр таны регистрийн дугаарыг хийгээд утасны дугаараар баталгаажуулахад таны бүх мэдээллийг цахимаар авах боломжтой болсон. Мөн иргэн таны өвчтний түүх, амбулаторын карт зэргийг иргэн таны зөвшөөрөлтөөр харах боломжтой. Та баталгаажуулахдаа гар утасны мессежээр e-Mongolia аппликейшны push notification-ээр хурууны хээгэр тоон гарын үсэг зэрэг сонголтоос өөрт хамгийн хялбараар сонгон баталгаажуулах боломжтой. Би бас өөрөө харж байгаа юм шүү дээ. Тийм ээ. 2024 оны 4 сарын 29-ны өдөр цусны шинжилгээ, биохим, шийсний дэлгэрэнгүй шинжилгээ болон хэвлэлийн явахыг оруулчихсан байгаа. Таны утсанд мессежээр мэдээлэлээс одоо очно. За баярлалаа. За. Иш хоочоод цагаа баталгаажуулаад тэгээ орно шүү. Дотрын тасаг дээр цаг авсан. Танад регистрээд байдаг. DJ. Та дотрын тасаг 9 цагаас цаг авсан байна. Таны төлбөр 60 мянга болж байна. Та төлбөрөө картаар яаж хийх вэ? Картаар төлчих. За, таны баримт автоматар бүртгүүлсэн утсанд нь шууд бүртгэгдсэн байгаа. Та тийшээ чигээрээ яваад 124 гэсэн амжилт ороод үзүүлээрэй. Баярлалаа. За сайн байна уу? Ямар зовиртой? Би нөгөө нэгдүгээр эмнэлэг дээр үзүүлсэн байхгүй юу? Нуруу маань жоохон ингэж чилж өгдөөд тэгээ хөл хавнаад гээд нэгдүгээр эмнэлэг дээр үзүүлсэн. Хизэнээс үдэж гисэн болоо. Ерөнхийдөө шинжилгээнд бүрдүүлсэн болоо. Шинжилгээнд хамрагдсан. Биохим тэгээд нөгөө дүр соншлогоо шийсний шинжилгээ энэ төр болгоцсон байгаа. Тэгээд би нөгөө тэр шийсний шинжилгээнүүд ер нь шинжилгээнүүдийн хариуг юус авчираагүй шүү. Бүр санаа зовлтгүй регистрийн дугаараар нь би хэмжээнээс бүх шинжилгээнүүдийг харах боломжтой. Тийм. Регистрийн дугаараа хэлээрэй. DJ За энэ тэгээ нөгөө нэг иргэний зөвшөөрөлтөөр би тэд зураг болон шинжилгээг харуулах хэрэгтэй. Тэгэхээр утсан дээр нэг баталгаажуулах код ирнэ. Тэрийг хэлээд өөрөө. хамт чинь. За ингээд
Цусны шинжилгээ гараад ирж байна. Ингээд шууд харчих юм уу тий? Харах боломжтой болсон. Энэ бүх үйлчлэгээнүүд нь цахимжсан гэсэн үг юм уу? Тийм захин болсонтой холбоотой юм амар болсон байгаа. За энэ болохоор төр судалгааныхын зургийг харагдаж байгаа. За ингээд харах юм бол ингээд Энд миний нөгөө нэгдүгээр эмнэлэг дээр үзүүлсэн бүх зургууд тийм бүх зургууд бүх шинжилгээнүүд энэ дээр харна гэсэн үг. Тэрхийдээ шинжилгээнүүдээс харах юм бол өөр өрсөлдөлтэй байна. Тийм. Тэгэхээр энэ дээр нэгдүгээр эмнэлгээс эмчилгээ бичсэн болов. Ерөөсөө нэгдүгээр эмнэлэг дээр үзүүлэг байгаа. Гэртээ ойрхон гэж шууд танахыг сонгоод төрөд ирсэн. Тэгэхээр хоёулаа энийхээ дагуу эмчилгээ бичиж заа. Эмчилгээ бичээд эргэж хянах байдлаар явъя. За. Таны нэр хэм блэ? Миний нэр Наруулсан бөө. За хоёулаа ямар зовёртой гоё. Миний одоо толгой эргээд нүд жаахан бүрэлцээ сая давайж исэн чинь дэвэл. Таны даралт ихсдэг үү? Харалтууд үл өцөө хиймэл байдгийг. За даралтыг нь үзээд өгье. За даралтны ихсэн байна. Даралтны юм уудаг уу? Тэр нь уудахгүй байна. За харшилдаг таардаггүй юм байна уу? Байхгүй. За би танд хөнгөлөлтөө эмийн жор болон энгийн эмийн жор бичиж өгье. За та өөртөө ойр байрлах эмийн сангаас очиод эмээ иргэний бүртгэлийн дугаараа хэлээд эмээ авах юм шүү. За. Чи бүр амар болсон юм байна. Ирзээ пэйж бичгээ болчихсон юм байна те. Тий жор бичихгүй шүү. Цахимаар нь эм нь очиж байгаа гэсэн мэдээлэл. За баярлалаа. Их амархан сайхан болсон юм байна. За сайн байна уу? Сайн байна уу? Ахын сая өрхийн зүйлээд ийм чигсэн юм аа. Тэгсэн чинь жор бичгээ байцсан юм байна. Шууд захмаар эмийн жорн илгэрчдэг болсон юм байна. За сайн одоо иргэний бүртгэлийн дугаараа хэлээд өгөрөө. Хэм тав. За тань даралтны юм өвдөлт намдах юм бичигдсэн байх шүү. За. Даралтны юм өдөртнийг удаа 1 сар 30 ширхэг бичигдсэн байна. Ибупрофен гэдэг өвдөлт намдах юм өдрийн 3-аар хоолны дараа уугаараа 8 цагийн зайтай. За таны төлөх дүн 6,000 төгрөг болж байна. За. Иргэн та эм худалдан авахдаа e-Mongolia аппликейшнаас энгийн эмийн жор, хөнгөлөлттэй эмийн жор, мансууруулах болон сэтгцэд нөлөөлөх эмийн жорыг ангилан харах боломжтой боллоо.